Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараараа та бүхэндээ бид өдөр тутмын амьдралдаа бүр зүгээр л гудамжинд алхаад явж байхдаа хүртэл ямар аимшигтай хүмүүстэй нэг дор амьдарч байгаа гэдгийн тод жишээ болсон нэгэн хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 69 настай Warren Barnes нь Colorado мужийн Grand Junction-д амьдардаг. Warren-ы хувьд тэрээр яг тогтсон хаяг гэх зүйлгүй homeless буюу гэр оронгүй нэгэн. Warren-ы амьдардаг энэхүү хот нь хүн амт цөөтэй ер нь ихэнх хүмүүс нэгнээ мэддэг. Тиймээс энэ хотын ихэнх хүмүүс Warren-ыг мэддэг гэж хэлж болно. Grand Junction хотын бараг хүн болгон Warren-д сайн ханддаг. Warren-ыг үнэхээр тусч сайхан зантай, байнга л ном уншаад гадаа нарлаа сууж идэг нэгэн гэдгээр нь бүгдээрээ сайн мэддэг. За эдгээр хүмүүсийн нэгэн тод жишээ нь гэвэл Grand Junction хотод байх хурмын даашинз зардаг Моник гэх эмэгтэй бүр Warren-д зориулж номоо тухтаа уншихад нь туслах үүднээс дэлгүүрийнхээ урд өдөр болгон сандал гаргаж тавьдаг. Цаашлаад өөр нэгэн номын дэлгүүрийн эзэн эмэгтэй Warren-д зориулж өдөр бүр өөр номнуудыг бэлдэж тавьдаг байсан ба Warren номын дэлгүүрийн эмэгтэйгээс байнга ном авч уншдаг. За Warren-ыг мэддэг, сайн таньдаг хүмүүсийн хэлж байгаагаар бол Warren хэдий гэр оронгүйч гэсэн хизээж бусад хүмүүсээс мөнгө аль эсвэл хоол хүнс гуйдаггүй байсан. Grand Junction хотын хувь хүмүүс болон жижиг бизнесүүд ямар нэг жижиг сажиг ажил гарах юм бол дандаа Warren-ыг дуудаал хэлэгчдэг байсан. Warren ч даалгасан ажлыг нэгт нямбай үнэн сэтгэлээсээ хийдэг тул түүнд хөлсийг нь төлөөд ажил хийлгэх хүмүүс мунддаггүй байсан гэж хэлж болно. Warren өөрөө ингээд иймэрхүү жижиг сажиг ажил хийгээд мөнгө олцдог байсан тул заримдаа түүнийг таньдаг хүмүүс Warren-оос яагаад байр хөслөөд ч юм уу өөрийн гэсэн амьдрах газартай болж болдоггүй талаар нь асуухад Warren хүн болгоны ад жаргал гэдэг зүйлийг харах үнцэг нь ондоо. Би энэ амьдралдаа ад жаргалтай байдаг хэмээн хэлдэг байсан. За ер нь бол гэр оронгүй гудамжинд амьдардаг хүмүүс ихэвчлэн ямар нэгэн мансууруулах бодисонд онцсон аль эсвэл архины хамааралтай байх нь илбэг байдаг. Гэтэл Warren-ыг мэддэг хүмүүс хизээж түүнийг мансуурсан аль эсвэл сохтуу явж байхыг огт харж байгаагүй. За 2021 оны 2 дугаар сарын 28-наас эхлээд Warren гинтхэн л үзэгдэж харагдахаа болчихсон бөгөөд Warren-ыг мэддэг хүмүүс хоорондоо Warren 2-3 өдөр огт харагдахгүй байгаа талаар ярилцаж эхэлсэн. Тиймээс 2021 оны 3 дугаар сарын 1-нд хурмын даашинз зардаг дэлгүүрийн эзэн эмэгтэй Моник цагдаагийн газарт холбогдсон Warren-ыг орс сураггүй алга болсон хэмээн тэмдэглүүлсэн байдаг. Warren уг нь 28-нд нэгэн компани дээр очиж хідэн ачааны машин хайрцагтай зүйлс зөөх ажил хийн хэмээн эзэнтэй тохирчихсан байсан хэдий ч тэр ажилдаа хүртэл очиагүй. Гэтэл өмнө нь Warren-оор ажил хийлгэж исэн хүмүүс бүгд л түүнийг үргэлж цагтаа бэлэн байж идэг хариуцлагатай хүн гэдгийг нь мэддэг. Тэгэхээр Warren-ы энэхүү орс сураггүй алга болсон нь яавч энгийн зүйл бол биш. За 19 настай Brian Cohen ээж Terry Cohen-ийн хамтаар Grand Junction-д амьдардаг. Brian-ыг баг байхад аав ээж хоёр нь хоёр тийш болсон эдээж Brian-ы аав Brian Senior мөн л Grand Junction-д тэдэнтэй ойр амьдардаг байсан тул Brian аав дээрээ ирж очин байнгын холбоотой байдаг байсан. Brian-ы аавыг мөн Brian гэдэг тул ойлгоход амар байлгах үүднээс одооноос аавыг нь Senior гэд дуудаа авчээ. За 2021 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Brian-ы аав ээж хоёр нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. За энэ нь яг ямар учиртай дуудлага байсан бэ гэхээр Brian машинтайгаа явж байгаад голын дэргэд очиж зогсоод жоохон агаар амьсгалах гээд машинаасаа буутал машин нь өнхрөөд гол руу яваад орчихлоо гэсэн ийм дуудлага байсан. Цагдаагийн ажилтнууд ч дуудлагын дагуу Brian-ы машин гол руу орж осолцсон газарт ирээд машин ачдаг хүмүүсийг дуудан машина голоос гаргаж авахт нь тэдэнд тусалсан. Энэ бүхэн болж авах үед Brian-ы аав нь Brian-ыг нэлийн цочролд орж санаан зовсон байх хэмээн бодоод Brian-ыг гэрт нь хүргэж өгөөд өөрөө буцаад Brian-ы машин осолцсон газарт ирсэн байдаг. За цагдаагийн ажилтнууд Brian-ы машиныг голоос гаргаж ирснийхээ дараа машины гадна талыг тойруулан гэрэл тусган харж агаад машины арт талд буюу улсын бүртгэлийн дугаарынхын доохон талд нь ямар нэгэн улаан зүйл толб болоод тогтчихсон байгааг анзаарсан. Цагдаагийн ажилтнууд Terry Senior хоёроос Brian-ы машин дээр толб болон үлдсэн цус шиг улаан зүйлс яг ямар учиртайг мэдэх хэсгийг нь асуухад тэдний хэндэн ч энэ талаар мэдэх зүйл байгаагүй. Тиймээс Senior Brian руу заалган машин дээр нь байгаа улаан толбнуудын талаар хэлж ямар учиртай толб болохыг нь асуухад Brian өөрөө ч ямар учиртай улаан толбнууд болохыг нь мэдэхгүй байна хэмээн хариулсан.
За ингээд Брайаны машиныг голоос гаргаж гэртээ авчирснийхээ дараа Senior Terry хоёр ярилцж агаад гол унсан Брайаны машиныг задлаад сэлбгүүдийг нь зарах нь хамгийн тохиромжтой шийдэл гэж үзсэн тул маргааш өдрөөс нь эхлэн Senior Брайаны машиныг задлан салгах ажилдаа орсон. Ингээд Senior хамгийн эхлээд Брайаныг машиндаа ямар нэгэн зүйлээ мартсан байж магадгүйгээд машин доторхыг нь эхлээд шалгасан бөгөөд Брайаны машины урд талд байх жижиг хайрцагнаас гал тогооны том хутаг олдог. Үүгээрс зогсохгүй жолоочийн талын суудлын хажуугаас нэгэн түрүүвчийг олсон ба энэхүү түрүүвчийг нь онгойлгоод үзэхэд энэ түрүүвч нь Брайаны түрүүвч биш, харин өөр нэгэн настай эрэгтэйн түрүүвч болох нь харагдчихсэн. За Senior энэ хачирхалтай зүйлсийг Брайаны машинаас олсон даруйдаа энэ тухайга Terryд хэлж тэд хамтдаа Брайанаас машинаас нь олдсон үл таних эрэгтэйн түрүүвч болон хутагыг ямар учиртай талаар асуусан. Гэтэл Брайан тэрхүү түрүүвчийг зүгээр л газраас олсон гэж хэлсэн бөгөөд хутагны хувьд хизээ нэг өдөр хэрэг болж магадгүйгээд машиндаа хийгээд аваад явж исэн юм а хэмээн хэлсэн байдаг. За Брайаны хэлсэн энэхүү зүйлс бол Terry Senior хоёр нэг л итгэхгүй байсан. Яагаад ч юм Брайан худлаа яриад байгаа юм шиг тэдэнд санагдсан. Тиймээс дараагийн өдөр нь Брайаны гэртээ байхгүй байх үед нь Terry Брайаны өрөөнд орж өрөөг нь нууцаар нэгжиж үздэг. За 2022 оны 3 дугаар сарын 1-нд 911 утсанд өөр нэгэн дуудлага ирсэн нь Terry-гээс ирсэн дуудлага байсан. Terry өгсөн дуудлагынхаа үеэр хэлэхдээ хүүгийн маань хувцсны шүүгэнд хүний толгой шиг зүйл байна. Би яг 100% итгэлтэй биш байна. Гэхдээ нэг л зүйл буруу байгаад байна. Хүүгийнхээ өрөөг шалгаж байгаад ийм зүйл оллоо. Хурдхан ирээд шалгаад өгөөч. Манай хүү дөнгөж сая гэртээ ирсэн болохоор би шүүгэнд нь байсан торцой зүйлийг сайн харж чадсангүй хэмээн хэлсэн байдаг. За Terry-гийн өгсөн энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Terry-гийн гэрт ирсэн ба яг энэ үед нь Брайан гэрийнхэн гадаа байж исэн. Цагдаагийн ажилтнууд Брайан дээр явж очин өрөөндөө нуусан ямар нэгэн зүйл байгаа эсэхийг асуухад Брайан ямар ч сандарч твцсэн шинжгүй энгийн л зүйл ярьж байгаа мэтэр миний өрөөнд нэг толгой, хоёр гар байгаа хэмээн хариулсан байдаг. Цагдаагийн ажилтнууд Брайаныг ингэж хэлсэн даруйд түүнийг баривчлан цагдаагийн хэлц рүү авч явсан бол мөрдөгчид Брайаны өрөөг шалгахаар өрөөнд нь явж орсон. Ингээд Брайаны шүүгэнээс том уутан дотор хийсэн хүний тасалсан толгой болон хоёр гарыг олсон байдаг. За Брайаныг цагдаагийн хэлцээр авч ирсэн даруйдаа мөрдөгчид түүнээс байцаалт аван юу болсон тухай ярихыг хүссэн. Брайан ч мэдүүлэг өгөхөөс огт татгалзаагүйгээс гадна мөрдөгчдтэй хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хүртэл хэлээд амьдсан байдаг. Байцаалтын үеэр Брайан хэлэхдээ би хэн нэгнийг алчсан. Үүнээсээ болж шоронд орно гэдгээ ч мэдчихсэн. Гэхдээ хачирхалтай нь огт сэтгэлээр унаагүй. 2021 оны 2 дугаар сарын 27-нд би машинаа бариад зүгээр л гадуур сэлгүүсэд явж исэн юм. Намайг манай эмч хүнд хэлбэрийн депрешнд орсон гэж оншилсан болохоор заримдаа ингэж толгоогоо сэргээх хэрэг гардаг юм л та. Оройны 11 цаг 30 минутын үед би ойрхон байдаг гүүрэн дээр ирсэн. Намайг гүүрэн дээр ирэхэд гүүрний доор нэг том хар зүйл харагдсан. Би тэр зүйлийг хараад л шууд гэр оронгүй хэн нэгэн тэнд унтаж байна гэдгийг мэдсэн. Би тэр хүнийг харсан даруйдаа машиндаа байсан 12 инч буюу 30 см-ийн хутгийг аваад гартаа бэлийн өмсөөд нүүрэндээ баг зүгээд машинаасаа буусан. Надад Michael Myers-ийн баг байдаг байсан юм. Тэр багийг зүгээд машинаасаа буусан. Тэгээд тэрхүү унтаж байсан залуу дээр очиод нүүр болон хүзүү рүү хутгалж эхэлсэн. Яг хэдэн удаа хутгалснаа бол сайн санахгүй байна. Гэхдээ нэлээд олон удаа хутгалсан. За энэ дээр нэг зүйл нэмж хэлэхэд дараа нь гарсан задлан шинжилгээний хариугаар Брайан энэхүү залууг 35-аас 40 удаа нүүр болон хүзүүнд нь хутгалан амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогдсон байдаг. За буцаад Брайаны өгсөн мэдүүлэг рүү орцгоё. Тэр залуу уйлаад надаас яагаад ийм юм хийж байгаа юм бэ гэдэл асуугаад байсан. Бараг өөхөх хүртлээр энэ асуултаа давтсан байхаа. Яагаад өөрлөө дайрч байгааг асуугаад байхаар нь би түүнд үргэлж ийм зүйл хийж үзхийг хүсдэг байсан болохоор гэж хариулсан. Намайг хутгалж дуусах үед тэр сүүлийн амьсгалаа авах шиг болсон. Гэхдээ хачирхалтай нь энэ үед толгой нь бараг тал хүртлээр тасарчихсан байсан шүү дээ. Бас би түүнийг алж байхдаа яг л араатай амьтан шиг дуу гаргаж байгаагаа анзаарсан хэмээн Брайан мэдүүлэгтээ хэлсэн. За Брайан мэдүүлэг өгч хохирогчийг хэрхэн хөнөөсөн талаараа ярьж байхдаа маш их догтолсон, сэтгэл нь хөдөлсөн байдалтай харагдчихсэн. Яг л хэн нэгэн дотны хүндээ хамгийн дуртай ном, аль эсвэл киноныхаа тухай ярьж өгч байгаа юм шиг тийм сэтгэл хөдлөлтэй байсан хэмээн мэдүүлэг авч исэн мөрдөгчид сүүлд нь ярьсан байдаг. За Брайаны хэрхэн амь насыг нь хөнөөсөн талаараа яриад байгаа энэ хүү гэр оронгүй эрэгтэй бол мэдээж 69 настай Warren Barnes байсан.
Брайан Warren-ы амь насыг хэрхэн хүнөөс нөхөн талаар мэдүүлэг өгчхөөд дараа нь Warren-ы цогцыг яасан талаараа аимшигтай зүйлсийг мөн ярьсан байдаг. Тэрээр хэлэхдээ би тэр залуу хөнөөснийхөө дараа сонирхолтой санагдаад хоёр нүд рүү нь хутгаа зоож үзсэн. Дараа нь толгойг нь тасалж аваад үүнийхэн дараа хоёр гарыг нь ч бас тасалж их биенээс нь салгаж авсан. Гарыг нь таслахтаа эхлээд баруун гарыг нь тохоогоор нь салгаад дараа нь мөрөөр нь салгасан. Зүүн гарыг нь яг адилхан тохоогоор нь таслаад дараа нь мөрөөр нь бас таслах гэж байсан ч санаандгүй булчингийн тасалчихсан. Тэгсэн булчин нь бүлтрээд л гараад ирсэн. Уг нь бол түүнийг үнэхээр л үгсэн эсхийг нь батлахын тулд л толгойг нь тасалж авсан юм. Сүүлд амьд үлдчихээд гинт гараад ирж магадгүй гэж юу н санаа зовсон хэргэлдээ. Толгойг нь тасалчихад дараа нь хоёр уруулыг нь ярж түүнд Joker smile хийж өгсөн. Үүний дараа миний сонирхол төрөөд байсан болохоор хувцсыг нь тайлаад гидсийг нь онгойлгоод дотор эрхнүүдийг нь бас харсан. Хачиргалтай нь гидс дотор нь үнэхээр л ягаан өнгөтэй байсан. Би уг нь бүх биеийг нь мөчлөгөөр төлөвлөж байсан юм. Гэхдээ хэтэрхий их ажиллагаатай байсан тул би зүгээр л толгой болон гарыг нь хогийн ууданд хийгээд гэртээ авчирсан. Хариу үлдсэнийг нь тэнд нь орхичихсон. Гэртээ буцаж ирснийхээ дараа унтах гэсэн боловч нойр хүрээгүй. Миний өмсөж байсан бэлхий цоороод нэг хуруу ил гарчихсан байсан болохоор тэр залуугийн цогцсон дээр миний хурууныхээ үлдсэн байх вэ гэж санаа зовсон. Тийм болохоор буцаж гүүрэн дээр очиод цогцыг нь багаажиндаа хийгээд гол руу явсан. Голын дэргэд очиод машинтайгаа ухраад гол руу орсон. Тэгээд багаажаа онгойлгоод цогцыг нь гол руу хийсэн. Гэтэл машин маань голд гацчихсан байсан хэмээн ярьсан байдаг. За өмнө нь хэлсэнчлэн яг энэ өдөр Брайаны аав ээж хоёр болох Junior Terry хоёр цагдаагийн ажилтнуудад дуудлага өгч хүүгийнх нь машин голд гацсан тухай хэлж тусламж гуйсан шүү дээ. Тэгвэл яг энэ үед Брайан Warren-ы цогцыг гол руу урсгачаад машинаа голоос гаргаж чадахгүй болохоор аав ээж хоёрлуугаа залгасан нь энэ байсан. Брайан аав ээж хоёртой болон цагдаагийн ажилтнуудад машинаа голын хажууд орхиод төр зур буух хооронд машин нь гол руу өнхрөөд орчихлоо гэж худлаа хэлсэн бөгөөд хинч түүнийг худлаа ярьж ийн гэж сэжиглээгүй. Ердөөл сүр насны хүүхэд хинэггүй үйлдэлээсээ болоод машинаа гол руу оруулчихж л гэж бодоод өнгөрсөн байгаа. Тэрнээс биш энэ бүхний ард ийм аимшигтай хүн амны гэмт хэрэг нуугдж байгааг огт гадарлаагүй. Цаашлаад мөрдөгчөд Брайанаас яг яагаад ямар учир шалтгаанаас болж Warren-ыг хөнөөсөн талаар нь асуухад Брайан би угаасаа л хүн алж үзхийг хүсдэг байсан. Цуврал алуурчин болохыг хүссэн. 6 сарын өмнөөс эхлээд энэ тухай бүр чихээр бодох болсон. Би уг нь тэр орой нэг биеэ үнэлэгч олоод түүнийг алхаар төлөвлөж байсан юм. Гэтэл юрөөсөө олдохгүй байхаар нь яадгийн билээ гэж бодоод явж исэн. Угаасаа биеэ үнэлэгчдийг бас гэр оронгүй хүмүүсийг хинч тоодоггүй араас нь эрэл сурал болдоггүй болохоор тэднийг хөнөөхөр төлөвлөж байсан маань энэ. Хэрвээ би баригдаагүй байсан бол олон жилийн турш 2-7 хоног бүр нэг биеэ үнэлэгч аль эсвэл гэр оронгүй хэн нэгнийг хөнөөх байсан хэмээн хариулсан байдаг. За Брайан мэдүүлгийнхээ үеэр Warren-ы гарны мөрнөөс тохоо хүртлэх хэсгийг болон нэг хөлийг нь гүүрний доор шидээд орхисон хэмээн хэлсэн. Мөрдөгчид Брайаны өгсөн мэдүүлгийн дагуу гүүрний доод талыг нэгжиж яваад Warren-ы 2 гарны тал хэсэг болон нэг хөлийг гүүрэнд ороос олсон байдаг. Энэ хэргийн тухайд бол мөрдлөг тэгж удаан үргэлжлээд байх шаардлага огт байгаагүй. Хэргийг үйлдсэн хэрэгтэн өөрөө маш урайлахнаар бүх хийсэн зүйлсээ нэг нэгэнгүү юу ч үлдээхгүй бүгдийг нь мөрдөгчдөд ярьж өгөөд байсан тул энэ хэрэг маш хурдан шийдэгдсэн гэж хэлж болно. Цаашлаад мөрдөгчид Брайаны өрөөнд нэгжлэг хийж явах явцдаа хэрэг гарсан өдөр Брайаны өмсөжсэн хувцас болох Halloween киноны Michael Myers-ийн багийг ч мөн олсон. Цаашлаад Брайаны машины ард талын багажнаас их хэмжээний цусны толбнуудыг ч мөн олсон байдаг. За Брайан өөрөө хэрэгээ хүлээсэн, дээрээс нь түүний өгсөн бүх аимшигтай мэдүүлгүүд бүгд үнэн гэдг нь мөрдлөгийн үйл явцад бүгдээрээ батлагдчихсэн тул Брайан тэр дороо 69 настай Warren Barnes-ыг хөнөөсөн 1-р зэргийн хүн амны хэрэг болон цогцтой зөв бусаар харьцсан хэрэгээр хоригдож шүүх хурлаа хүлээх болсон. За Брайаны өөр нэгэн гаж хүний санаанд оромгүй үйлдэл нь юу байсан бэ гэхээр Брайан шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байх үедээ аав ээж рүүгээ өөрийнхөө бүх найзууд руу за үүгээр цогсохгүй Warren-ы гэр бүлийнхэн төрөл төрөсөд рүү нь захиа бичин өөрийнх нь шүүх хурал дээр ирж хэрхэн Warren-ыг хөнөөсөн талаар нь бүгдийг нэг нэгэнгүү сонсхийг тэднээс хүссэн байсан. За Брайаны шүүх хурал албан ёсоор 2023 оны 2 дугаар сард эхэлсэн бөгөөд шүүх хурал нь яг Брайаныг Warren-ы үхэлд буруутай эсхийг тогтоохосоо илүүтэйгээр Брайан сэтгцийн хувьд ял хүлээх чадамжтай эсхийг тогтоох ийм шүүх хурал болсон гэж хэлж болно.
Brian Warren-ийн үхэлд буруутай гэдэг нь бол угаасаа тодорхой болчихсон. Харин Brian хэргийг үйлдэх болсон шалтгаан нь сэтгцийн асуудлаас болсон уу үгүй юу гэдэг дээр хоёр тал маргалдаж эхэлсэн байдаг. Brian-ийн өмгөөллийн талаас Brian-ыг 15 настайгаас эхлэн хэд хэдэн сэтгцийн эмгэгээс болж 4 жилийн турш байнгын хүнд хэлбэрийн депрешнд орсоор ирсэн. Цаашлаад ихэнх үед Brian аливаа нэг зүйлийг зөв буруу гэж ялгах чадамжгүй байдалд байдаг. Хэрэг үйлдэж байхдаа ч зөв зүйл хийж байгаа, аль эсвэл буруу зүйл хийж байгаа гэдгээ мэдээгүй өөрийн ухаангүй байсан хэмээн өмгөөлсөн. Харин прокурорын талаас энэхүү дүгнэлтийг нь бүрэн нцааж Brian 15 настайгаас эхлээд хэд хэдэн сэтгцийн асуудалтай нүүр тулж байсан нь үнэн. Гэхдээ тэр юуг буруу, юуг зөв гэдгийг маш сайн мэднэ. Хэрэг үйлдэж байх явцдаа ч буруу зүйл хийж байгаа гэдгээ маш сайн мэдэж байсан. Бэлийнх нь хуруу цоорсныг мэдээд уул мөрөө арилгахын тулд Warren-ы цогцон дээр буцаж очин голд хүртэл жигүүлсэн. Brian Warren-ыг хэрхэн хөнөөсөн талаараа мэдүүлэг өгч явахдаа бүх зүйлийг нэг нэгэнгүү боддоор дүрслэн ярьж исэн. Brian 15 настай байхдаа авга ахыгаа алдсан. Аав ээж хоёр нь түүнийг авга ахыгаа алдаад сэтгэлээр унаж байгаа хэмээн санаа зовниж сэтгцийн эмчт нь үзүүлсэн. Харин тэр үед Brian нэмжтэй би худлаа гуниглаж байгаа дүр эсэхээс залхаж байна. Үхвэл үхэн л бидтэй. Хинт хамаатай юм хэмээн хэлж исэн удаатай. Үүнээс нь түүнийг ямар нэг зүйлд дүгнэлт хийх, нөхцөл байдалд тааруулж биеэ хэрхэн авч явахаа шийдэх тал дээр ямар ч асуудалгүй гэдэг нь харагдчихээн хэмээн шүүх хурлын үеэр хэлсэн байдаг. За ингээд Brian-ы эцсийн шүүх хурал болж шүүхээс Brian-ыг Warren-ыг хөнөөсөн 1-р зэргийн хүн амны хэрэг болон цогцтой зөв бусаар харьцсан хэрэгүүдэд гин буруутай хэмээн үзэж давж заалтах эрхгүйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн байдаг. За өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн хэрэг маань ер нь хаанч явсан анхаарал сэрэмж илүүдэхгүй гэдгийг харуулсан ийм хэрэг байлаа. Бид өдөр тутмынхаа амьдралд ямар ч хүмүүстэй тааралдж иж магадгүй зүгээр гудамжинд явж байхдаа эсвэл ажил дээрээ, хичээл сургууль дээрээ гээд бидний эргэн тойронд яг ямар хүмүүс байгаа, тэдгээр хүмүүс дотроо яг юу бодож санаж явдаг гэдгийг таамаглахад бол үнэхээр хэцүү. Тиймээс та бүхэн маань бас хаанч явсан анхаарал сэрэмжтэй болгоомжтой явж байгаарай. Бас өнөөдрийн ярьсан энэхүү хэргийн талаар өөрийн хувийн бодлоодоор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд notification очих болно шүү. Ингээд дараагийн 7 хоногт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.